Сайн байцгаана материйн ордныхоо 2025 оны 5 сарын материйн ордны астрологийн төлөв байдлыг хүргэе. Энэ 5 дугаар сард материйн ордынхны дотоод хүчээ сэргээх уран бүтээл, хайр дурлалт нээлттэй мөн гэр бүл амьдралын хэв маягт шин тэнцвэр олох онцгой сар болно. Гариг иргэсийн байрлал таны сэтгэлийн амар амгалан бүтээлж ирч хүч гүн хандлагыг илүү ухаарч урт хугацааны өөрчлөлт хийх ирмэлцлийг дэмжиж байна. Энэ сард тээлцэн материйн хувьд 5 дугаар байшин буюу хайр дурлал бүтээлч байдал урам зоригтой холбоотой байх нь. 5 дугаар сарын 7-нд тээлцийн ордон тохиож таны дотоод хүсэл тэмүүлэл гой зүүн мэдрэмж хайрлаж дурлах ирмэлзэлд шин эрч хүч авчирнаа. Шин романтик харилцаа эхлэх эсвэл уран бүтээл төрөх, эхлэл тавих магадaltaй. Хүүхдтэй холбоотой шин мэдээлэл гарч магадгүй. Плутон 2025 оны турш Хумхийн ордонд байрлах бөгөөд энэ материйн хувьд 20 дугаар байшин буюу үнэт зүйлс, санхүү, өөртөө итгэх итгэлд гүн гүнзгий өөрчлөлт авчирч байна. Энэ сар та санхүүгийн шийдвэр гаргах, өөрийн үнд зүйлсээ дахин тунгаах, мөн өөрийгөө дүгнэх, арга барилаа өөрчлөх боломжтой. Мөнгө материалын хэрэгцээтэй ханддаг хандлага илүү гүн утгатай болгож шинжилтийг Плутон шаардаж байна. Бархас ван тээлцээс ихрийн орд руу 5 сарын 26-нд шилжин. Бархас сад тээлцэд байх хугацаанд таны 5 дугаар байшинд байж уран бүтээл, хайр дурлал, хөгжил цэцгэлэлд өөрийгөө илэрхийлэх хүчийг дэмжиж ирсэн. Энэ 5 дугаар сарын 26-наас ихрийн орд руу орж таны 6 дугаар байшин буюу ажил, эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын хэмнэлд шилжнэ. Тэндээсээ Юпитер 1 жилийн турш таны ажлын орчныг өргөжүүлж, эрүүл мэндийн шин хандлага авчирсан. Тиймээс энэ сараас эхлэн илүү бүтээлж амьдралын хэм маяг руу шилжиж шин зуршлаа эхлүүлэхэд тохиромжтой үе байх нэ. Марс 5 дугаар сард хавдын ордонд байрлах бөгөөд энэ нь материйн хувьд 7 дугаар байшин буюу хамтрагч гэр бүлийн гишүүд түншлэлтэй холбоотой. Марс таны хамтран амьдрагч эсвэл ажил хэрэгч түнштэй харилцах үед хүчтэй эрч хүч маргаан шийдвэрүүдийг гаргах шаардлага гарч авчирч магадгүй. Гэхдээ эрг утгаараа энэ хамтын холбоог шин төвшөнд гаргах итгэлцлийг шинчлэх боломж юм а. Меркурий 5 сарын 16 хүртэл тээлц, түүнээс хойш ихрийн ордонд 5 сарын 16 хүртэл Меркурийд байрлана. Тээлцэд таны 5 дугаар байшинд байрлах тул уран бүтээл, сэтгэлгээгээ илэрхийлэх, хайртай хүмүүстэйгээ ярилцах, шин санаа боловсруулах, тэмдэглэх зэргийг дэмжнэ. 5 дугаар сарын 16-наас хойш Меркурий ихэрт 6 дугаар байшинд руу шилжснээр ажлын зохион байгуулалт, бичиг баримт, харилцаа, биеийн эрүүл мэнд дээр анхаарах цаг үе ирснийг эхэлнэ. Бүтэн сар нумын ордон мандаж материйн ордны 12 дугаар байшин буюу далд хумсар зүйд сэтгэлийн сүудэртэй холбоотой энэ үеэр та сэтгэл зүйн гүн давхаргад хүрч өөрийгөө цэвэршүүлэх, сэтгэлээ уучлах, тайвшрах эрчим хүчийг мэдрүүлнэ. Удаан тээсэн сэтгэл хөдлөлөө тавьж явуулах, сэтгэлээ хөнгөлөх үе. Зөвлөмжүүд зүрх сэтгэлээ сонсох, хит бодлоготой, хяналттай байдлаасаа төр хугацаанд салаад өөрийгөө мэдрэх, хайр, хөгжим, уран бүтээл танд эмчилгээ авчирна. Уян хатан бай. Гинтийн шин боломжууд, шин санаанууд ирэх тул бүхнийг төлөвлөсөн байх шаардлагатай. Зүгээр л нээлттэй бай. Сэтгэлээ цэвэрлээрэй. 12 дугаар байшин итвэгчж буй энэ үеэр сэтгэл хөдлөл, гомдол, хүлээлтийг сул тавих нь дараагийн шат руу гарах замыг чөлөөлнө. Бүтээ, бич, санаачил. Бархас сад болон Меркурий таны дотоод ертөнцийг илэрхийлэхэд хүч өгч байна. Ямар нэгэн бүтээл туурахад одод дэмжлэг үзүүлдэг. Контент маань танд хэрэгтэй зөвлөмж, мэдээлэл хүргэсэн бол лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Мөн сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж бусдад түгээгээрэй.